Тэгээ бүгдэнд нь өглөөний мэнд өглөөний хэдэн цаг болж байгаа юм бэ энэ ч. 7:10 болж байна. Өчигдөр өнөөдөр ер нь бол жоохон нойр муутай байна. Тэгээд манай ойртой гэжтэй ер нь бол жилийн 300 өдөр нартай. Одоо л яг цаг агаар бол гоё байгаа. Нэг актер халахгүй. Бас тийм актер сэрүүхэн бол биш нэг зуны гоё өдрүүд шиг л байгаа. Гэхдээ яг өдөр болгон нартай байхаар жоохон өдөртэй л хайдаг бүрхүүгд гарахаар баярлдаг. Тэгээд өрөөнд нэг иймэрхүү л янзтай байна та. Одоо яг жоохон байгаа байдал л юм байна. Тэгээд миний амьдарч байгаа өрөө нэг иймэрхүү ганц би өнд бол болчдөг. Яг өрөөнд бол ийшээгээ шүүгээ байгаа. Нэг иймэрхүү. Тэгээд бүтээлч юм хийсэн сүүлийн 1 сарын хугацаанд гэвэл энэ хоёр зураг л байна та. Энэ манай зөвөр энэ хаалгаа уурлаад одоо цөм зөгсөн юм байсан. Энэ болохоор манай нэг бас өрөөний залуу, Мексик залуу. Сушины ресторанд ажилладаг. Тэр бас хамтдаа тэгээд эдэн сар ажилласан. Тэгээд нэг зочны өрөө нэг иймэрхүү байдалтай байна. Аризонагийн нар нэг иймэрхүү байна да өглөөний нар. Шингээ галтгоо. Миний Джеймс. Тэ машин барьж чадахгүй юм ч одоо дугуйл анах юм байна да. Тэгээд дэше манай гэрээ backyard байна. Өглөө нэг 6-7 гэл хэдэн шуунууд нь жиргэд унцдаг. Гэтэ энд ер нь бол шувуу айгүй олон төрлийн шуунууд байдаг юм байлээ. Тэгээд заримдаа янз сонь өнгөтэй шуунууд л харагдаад байдаг. За ийшээ ч одоо энэ сонноос одоо юу гэдгийг хогны сав айгүй хоёр төрөл байгаа. Тэгээ нэг нь болохоор recycle, нөгөөх нь болохоор яг дахин боловсрогдохгүй тиймэрхүү хог аягдлаа ингэж тусад нь ялгадаг юм байна. Тэгээд энэ нь болохоор дахин боловсрогдохгүй хог нь. Тэгээд өдөр тусдаа ялгаж хогоо хайдаг гэх юм. Хогийн савнд дүүрэх юм л тэгээд тавьчихна. Машин өөрсдөө ирээд авчдаг. Өнөөдөр амарч байгаа амралтын өдөр шүү дээ. Нэг өдөр ч гэсэн ашиглаад бичлэгээ хийж удаа. Энэ манай найзын машин. Тэгээд ойр орчмын хуршууд маань нэг иймэрхүү байдгийг. Тэгээд нэг иймэрхүү хауснд л амьдарч байна. Сарын миний төрөөс болохоор нэг 450
50. Тэгээ тоог устаа нийлээд нэг 400 бараг л 500 юм та. Тоог ус цахилгаантай нийлээд. Энэ би бас сайхан гар цонхоо угаасаа тэгээд энэ одоо порлоо ингээ хаяачдаг. Тэр ч тэгээд халуун газар бас ингээ удаан амьдраад ирэх хүн ч бас дасаад бас жоон сэрүүсгэр даарч маарт. Тийм болчтой юм шиг үлээ. Өнөөдөр амарч байгаа амралтын өдрийн хийх юмнууд юу гэдгийг Америкт 2 сарын 15-наас илүү ямар ч хэлсэн 1-2 сар гарны 2 сарын хугацаатай такс бодуулдаг үе гэж байдаг, улирал байдаг юм байна. Такси улирал гэх юм. Тэгээд тэрний яадаг гэхэлэр одоо нэг ажил хийж байгаа хүмүүс өнгөрсөн жилийнхээ орлогыг мэдүүлээд тэгээд нэг юу яаж байгаа татвар яаж төлж байгаа тэр нэг юунаас шалтгаалаад төрлөөсөө шалтгаалаад одоо минийх болохоор W2 гэх тийм юутай явж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн орлогын одоо гэдгийг хэр их мөнгө татвар такс төлсөн тэрнийхээ хэмжээгээр буцаагаад юу авдаг буцаа олголт гэх юм уу тийм авдаг юм байлээ. Тэгээд өнөөдөр одоо тэрийг нэг нэгтлэгч рүү явуулж бодуулна да. Тэгээд ойролцоогоор одоо нэг доотл нэг $100 эхэлдэг юм шиг үлээ. Тэгээд одоо өнгөрсөн жилийн нэг 5,000 одоо юу гэдэг өнгөрсөн жил би ч ирээд удаагүй байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн орлого нэг 5,000 гэх юм уу 12 сар 1 сар хүртэл. Тэгээд тэрний нэг хэдэн юм бэ? Нэг 10% муу яадаг. Тэгээд энэ мууч юмчаас шалтгаалаад өөр өгдөг юм шиг үлээ. Тэгээд тэрийгээ бодоолн да. Тэгээд дээрэс нь тэгээ 3 сараас эхэлж одоо нэг газар ажиллахаар болсон. Нөгөө хоёр ажиллаа хоёулангийн болоод тэгээ нэг газар ажиллаж байгаа. Өнгөрсөн сарынхаа цалинг бас өмнө ажиллаж байсан газараас очиж байгаа. Нэг тиймэрхүү хоёр аюул чухал ажилтай юм да.
Яа өнөөдөр IKEA одоо агуулгаар нь явж гин. Би ч юм ахгүй манай найз л. Охэ. Тэсээ. IKEA нэг юм. Оо. Оо 2569 гэдэг чинь за энэ бол нэлээд өндөр өгч байна да. That's nice. Sir? Oh no, I'm just looking. Enjoy. If you need help, then let us know. Sorry. If you need help, let us know. Okay, Have a thank great you day. so much. You're welcome. Have a good day. Ooh.
CO 549. Дэжгүй баа гэсэн чинь матрас нэлэн баг. Унтлахны өрөө нэг ийм байвал бас хөөрхөн л. Өнөөдөр нэг иймэрхүү өглөө гарч ажлуудаа хамжуулчаад өдөр ика орч халдсан юм сонирхоод гээд ирлээ те. Хоёрд нүрээ цэвэрлээгөө. Энэ Люмин гээд одоо эмэгтэй хүмүүс ч байх те. Гоо сайхны юм сурчилж байгаа юм шиг юм болох нь бат. Энд гэхдээ нөө эрэгтэйчүүд зориулсан юм гоо сайхны гоожуулагч, гүн цэвэрлэгч, тэгээд тос бас нэг нүдний доорхон хар зүх халуун болгодог тийм тос хэрэглэж байгаа. Гэхдээ энийг сүүлийн баг 1-2 сар баг хэрэглээгүй. Одоо өнөөдөр нэг хэрэглэж ирсэнтэй анхаарал тавья да. Эхлээд цэвэрлэгчээр нь нүрээ цэвэрлэж нэ.
Тэгээд цэвэрлж дуусчаад энэ батга соруулдаг. Батга ч гэх юм уу, батга биш юм. Тос соруулдаг. Нүрний арсны тос соруулдаг юм. Нүнгээр хамааныхаа энэ хавийг гээд соруулж. Миний их зүгээр ирнэ л. Миний арс өөрөө тийм нэг тослог болохоор бас халуун малуу хөөрхи нөгөө өмнө онцдаг гинэ. Тослог арстай болохоор бас жоохон нэг таална гэмээ баян тослогтой. Тэгээд хэрвээ сайн цэвэрлэхгүй бол арсаа сайн цэвэрлэхгүй бол яадаг батга матага их гарах гэдэг. Тэгээд 10 жилд байхад нэг арсан дээр аягүй хэм гардаг байсан. Ер нь бол арсаа сайн цэвэрлэхгүй тэгээд нүүрөө уусны дараа шууд байнд байгаа 0.9 байгаа алчуураараа юу гарчээд байсан. Нүрээ арчаад байдаг байсан. Тэгээд тэрнээс болж бохирдоод улам илүү их бас нэг батга үүсэх тийм шалтгаан болдог юм шиг л. Дээрээс нь хоолны харшилтай тийм зүйлээ мэдхгүй бол тэгээ батга бол тэгээл зогсохгүй гараад байдаг. Тэгээ миний нэг харшил өгөөд байсан гэх юм тийм сүү тарг гэдэг байсан юм шиг л. Тэгээ сүү таргуу хоолсон сууж тэгээд батга ер нь бол гарахаа болцсон да гэж боддгийг. Тэгээд нүрээ цэвэрлсэн. Тосоо соруулсан. Тэгээ гуужуулагч нэг 7 хоногт миний бодлоор нэг 1-2 удаа хэд хоногийн зайтай хэрэглүүл зүгээр юм шиг. Тэгээд сүүлд нь тосоо төрчихвөл тэгэл миний бол арс арчилгаа нэг иймэрхүү. Тэгтээ дандаа ихгүй нэг санахаар сартаа нэг удаа хийжтэй. Тэгээд арс марсандаа л анхааралтай явахгүй л үгээсээ. Чараагаар бол хоол явахгүй. Тэгээд нэг таргалчихгүй л бол тэгэл болж байгаа юм да. За хамгийн сүүлд нь цохны тосоо түрхэд тэгээд болоо та. Энэ цохны тосыг гэдэг тийм ер нь түрхэдэггүй юм дөө. Хотлоо өнөөдөр хэлбэртэй жидэл төрөж идэж. За миний нэг арсчлаа нэг иймэрхүү. Гэхдээ яах вэ? Өөр өөртөө л гоос яах чи.